Өнөөдрийн бичлэгээрээ хатуу зүйлийн тэмдгийн дүрмээ сэргээн санацгаая. За үйл үгэнд я ёг залгахдаа дараах дөрвөн дүрмийг баримталж бичнэ. Я ё юу нь туслах их шиг гэдгийг санаарай. Нэгдүгээрт гэрүүлэгчээр төгссөн үгэнд төгссөн эм үгэнд ег залгахдаа зүйлний тэмдэгтээ бичнэ. За жишээ үгээ харах юм бол төрий, эдэг гэх мэт үгсийг зүйлний тэмдэгтээ бичгэнэ. Хоёрдугаарт гэрүүлэгчээр төгссөн эр үгэнд я ёг шиг залгахдаа хатуугийн тэмдэгтээ бичнэ. Тарий, бодыг гэх мэт үгсийг хатуугийн тэмдэгтээ бичнэ. За гуравдугаарт зүйлний тэмдгээр төгссөн үгэнд я ёг шиг залгахдаа шууд залгана. Тарий, солий гэх мэт. За дөрөвдүгээрт тэгшгээр төгссөн үгэнд я ёг шууд залгаж бичнэ. Сэргээ, салгая, тоглоё гэх мэт. За энэ дүрмээ сэргээн санаад дараах үгэнд я ёг залгана. Тэгэхдээ зүйлний тэмдэг хатуугийн тэмдгийн аль тохирохыг нь бичнэ. Мөн дээрээс нь өөртөө үгээ сонгоод залгаж бичих дасгал хийгээрэй.